Монгол улсын ерөнхийлөгч сонгогдсноос хойш Монгол төрийнхөө парламентд байнгын хүндэлтэй хандж ирсэн. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Байгуулагдсан хамтарсан засгийн газрыг бүх талаар дэмжсэн. Хоёр эрдэнэ ерөнхий сайдыг ерөнхий сайд болсон ажиллаж байгаа энэ 5 жилийн хугацаанд бүх талаар дэмжлээ. Би нэг удаа парламентээр орж ирж парламентынхаа тухай засгийн газрын үйл ажиллагааны тухай 3-4 зүйл ярьж байсныг та бүхэн сонсог баг. Би бас өөрөө ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд бас ерөнхий сайдын зовлон бас их сайн мэднэ. Энэ бол тийм амархан ажил бас биш. Нэг ялангуяа би цар тахлын үед ажиллаж байсан. 4 жил ажилласан. Маш хүнд нөхцөлд. Бас заримдаа ясангийнхаар ийм хэцүү ажил байдیں۔ Зовлон жаргалыг бас ойлгодог хүний хувьд бас олон жил энэ ерөнхий сайдыг бас хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж хамт амьдарсан улс төрчийнхөө хувьд, удирдагчийнхаа хувьд бас энэ ч сууж байгаа хоёр дараад би хүндэлтэй ханддаг шүү дээ. Бас хайрлалтай, хамгаалтай. Өнөөдөр ч гэсэн би хайртай байгаа. Тийм учраас би хүмүүсийн асуудлаар бол энэ янз бүрийн асуудал бол хөндөж ярих хүсэхгүй байна. Тэгэхээр би зарчмын хэд хэдэн зүйл дээр хариулт өгье гэж бодож байна. За нэгдүгээрт хүн засаглахгүй, хууль засаглана. Би Монгол улсын ерөнхийлөгчийн дангараг өргөх ёслолын ажиллагаан дээр миний хэлсэн үгийн хамгийн гол point бол хүн засаглахгүй, хууль засаглана гэж хэлсэн. За энэ нь өнөөдрийн хүртэл би үнэнч байгаа. Ямар хүн Монгол улсыг ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой гэж хэлээд яриад байгааг би ерөөсөй ойлгохгүй. Би улс төрд ороод 30 гаруй жил болж байна. Би өөрөө ардсан нийгэмд бас өсөж үүдсэн хүн. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тийм ч учраас би парламентын засаглалыг болсонгүй болохын төлөө өөрийнхөө улсын бүх он жилүүдийг зориулсан. Би ерөнхий сайд байхдаа Монгол улс парламентын засаглалтай байх ёстой гэдэг байр сууриа байнга илэрхийлж ирсэн. 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байна. Саяны 126 гишүүнтэй болсон асуудал байна. Энэ бүх зүйл дээр ерөнхийлөгч дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхээс бүх юмнасаа татгалзсан шүү дээ. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчд нэг тийм айхтар эрх мэдэлцээд байх юм бол байхгүй шүү дээ. Бүх эрх мэдэл засгийн газар үзэж шилжсэн. Би нэг өөрөө ерөнхий сайд ардын намын дарга байхдаа бас хийсэн юм байна. Ерөнхий сайд өөрийнхөө засгийн газрын кабинетийн бүх гишүүдийг хэн нэгэн хүнээс хамааралгүйгээр өөрөө томилж чаддаг болсон. Өөрөө чөлөөлж чаддаг болсон. Ерөнхийлөгч энд ямар ч оролцоо байхгүй болсон. Надад зүгээр л нэг мэдэгдээд би энийг тавьж байгаа гэж хэлээд болоо. Би өөрөө ерөнхийлөгчийн эрх мэдэл байсан авилгалтай тэмцэх газрыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. За засгийн газар бол гэмт хэрэгтэй тэмцэх субъект бол засгийн газрын байна. Ерөнхийлөгч бол авилгалтай тэмцэх газрын даргыг томилдог, санал болгодог. Энэ байдал бол олон жил олон улс төрчнэрийг хонглоор чирж явсан юм байна. Энийг талсан зогсоох ёстой. Ерөнхийлөгч өөрөө ард түмнээ сонгогддог учраас бас парламенттайгаа энэ хэцүү байдаг. Манай нөхцөлд ерөнхийлөгч бол дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тийм учраас авилгалтай тэмцэх газрыг ерөнхийлөгчийн эрх мэдэл байлгах нь Монголын улс төрд энэ шудраг ёсонд бас нийцэхгүй юм байна. Энэ байгууллага тэр засгийн газрынхаа бүтцэлж байж парламент нь засгийн газрыг хяндаг учраас
тэнцэнэ байх нь илүү зохимжтой юм байна гэж би өөрөө үзэж авилгатай тэмцэх газрыг ерөнхийлөгчийн мэдэлд байлгадаг асуудлыг шилжүүлж гүйцэтгэх засаглал өгсөн юм а. Энэ ажлыг би өөрөө хийсэн. Та бүхэн энийг мэдж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлийг өөрөө байгуулад шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч шүүгчийг томилохгүй байгаа шүү дээ. Тэр шүүхийн ерөнхий зөвлөлийг одоо парламент байгуулна. Парламентын мэдэлд очсон. Ерөнхий шүүгч байгуулдаг гэсэн бол тэгээ парламентаас байгуулсан шүүхийн ерөнхий зөвлөл ямар хүнийг шүүгч болох уу гэдгээ тэнцэнэ хэлэлцээд ерөнхийлөгч рүү орж ирдэг. Ерөнхийлөгчд ямар ч тэрнийг ганц удаад буцаа өөр эрх мэдэл байхгүй. Тэгээ оруулж ирсний шууд томилно. Ерөнхийлөгч байгаа эрх мэдлийг. Тэгээ ийм л ерөнхийлөгч байгаа шүү дээ. Өнөөдөр одоо төрийн тэргүүн хэн нэгэн хүнийг дарамтлаад засаг төрөө дарамтлаад байх тийм боломж ч байхгүй. Надад ганцхан юм л байд. Энэ бол ард түмний одоо өгсөн итгэл найдвар л байгаа. Ерөнхийлөгчийн одоо хүч чадал бол зөвхөн ард түмний сонгосон сонголт үлдсэн баг. Тийм учраас би албан ёсоор нэг зүйл хэлье. Би өнгөрсөн жилийн одоо 2024 оны 11 сарын 26-ны өдөр үе үндсэн хууль, шинэ үндсэн хууль, анх дахь үндсэн хууль батлагдсны 100 жилийн ойгоор үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй намайг ерөнхийлөгчөөр ажиллаж явах гэсэн албан ёсныхаа үгийг одоо хэлсэн шүү дээ. Сая би одоо өөрийнхөө нэрийн хуудсан дээрээс энийг алгажуулж тавьсан. Та бүхэн маань бүгд уншсан байлаа. Тэмүүжин гишүүн тус талархлыг хийлээ. Зөвлөж авсанд. Манай ард түмний сонгосон сонголт бол парламентын засаглал. Энэ бол бидний үнэт зүйл. Энэ ардчлалын баталгаа бол парламент. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч парламенттай туйлын хүндэтгэлтэй ханддаг өгөөд цаашдаа парламентын засаглалыг би байнга дэмжинэ. Намайг ерөнхийлөгчөөр ажиллаж явах энэ хугацаанд Монгол улсын үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг би албан ёсоор та бүхэнд хэлье. Би өөрийгөө дахиж 6 жилээр огт сонгохгүй. Тийм дабл стандарт байж болохгүй. Би энийг урд нь танд хэлжсэн шүү дээ. Энэ засгийн газрын кандидатын гишүүд ч гэсэн би хэлжсэн одоо энэ одонтой сууж байна. Тийм ээ? Би дахиж сонгохдохгүй. Би олон гишүүдийн тухай асуудлаа ярьж байсан. Тэгээ намайг одоо хэн дахин сонгоод байгаа юм бэ? Яагаад өнөөдөр энэ болж байгаа улс төрийн нөхцөл үйл байдал одоо ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж одоо тэс ондоо юм яриад ард түмний толгой эргүүлээд төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн тарих толгойг эргүүлээд асуудлыг өөр тийш нь хандуулаад хариуцлагаас зүгтах гэдэг юм бэ. Би зарчим ярьж шүү. Би одоо энэ хоёр дараыг хүүхэд байгаас нь авахуулаад зарчимтай байгаараа л гэж одоо байнга захиж ирсэн. Хулгай дээрмээс хол байгаараа. Хулгай битгий хийгээрээ, худлаа битгий яриараа, хуурж битгий мэхлээрээ бусдыг илгэж аминда одоо ах хүний хувьд ч дарга удирдах шефийн хувьд ч гэсэн энэ өнгөрсөн он жилүүдэд бүгдэнд нь захиж л ирсэн шүү дээ. Тэгээд захиас юм арай хөсөлдүүлэхгүй байх би одоо хүртэл найдаж байгаа. Тийм одоо хүн чанаргүй зан авир тийм эр хүний жудаггүй айш авир гарахгүй байх гэдэгт бол би итгэлтэй байна. Тийм учраас парламент ёсоо цааш нь улам бэхжүүлэхийн төлөө л бүгдээрээ ажиллана. Нэгдүгээр асуудал би маш тодорхой хэллээ шүү. Ард түмэндээ бас хэлж байна. Хоёрдугаарт баялагын санг ерөнхийлөх санаачилсан юм аа. Энэ их өнөөдөр санаачилсан зүйл багт биш. Би ардын намын дарга өгөөд ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үндсэн хуульд үндэсний баялагын сан байгуулна гэсэн заалтыг оруулсан юм. Нөхдөдтэйгээ хамт.
Би энэ заалтан дээр үнэнч байгаа. Би одоо өөрөө ерхий сайдаар ажиллаж энэ улс орны нөхцөл байдал хүнд амьдрал хүнд байгаа учраас парламентаар орж ирээд нэг ил задгаа үг хэлдэггүй шүү дээ. Ихэвчлэн одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хаалттай хуралдаан дээр л таавхан хэлдэг. Би баялагын сангийн талаар энэ өнгөрсөн мэдээлэлээр маш тодорхой хэлсэн. Баялагын сангийнхаа хуулийг гаргачлаа одоо та нар зоригтой ажиллаж ажиллаа хийгээд наад баялагын сангийнхаа ажлыг шуурхаа явуулаа гэж би парламентд хандж үг хэлснийг та бүхэн бүгдээрээ сонсч ирсэн биз дээ чинь. Тэгээ Монголын газрын баялаг бол ард түмний өмч байх ёстой. Энэ бол миний хүүхэд байхаасаа төлөвшөд тогтсон миний үндсэн философи. Энэ байгалийн баялагийг чинь хэн нэгэн компани бүтээж байгаагүй. Энэ чинь бурхны бүтээл. Тийм учраас Монголын ард түмэн байгалийн баялагаасаа ижил тэнцүү хүртэх ёстой. Монголын ард түмний өмч болсон байгалийн баялагийг хулгай хийж авсан этгээд бол энэ баялагийг буцааж өгөх ёстой. Ард түмэн баялагтай эзэн байх ёстой. Би одоо 2018 он санаж миний одоо ерхий сайд байхад оюун эрдэнэ маань миний хэрэглэх газрын дараа ажиллаж байсан. Тийм ээ? Би оюун эрдэнэд одоо томилж бичигөө чи тэр Норвегт очиод тэр Норвегийн баялагын санг судлаад ир гэж явуулж ирсэн шүү дээ. Тэгээ оюун эрдэнэ судалж ирж ирсэн. Тэгээд баялагын сангад ч одоо ийм чухал зүйл байд юм байна ерхий сайдаа гэж надад танилцуул. Тэгээд за одоо эдий чинь одоо хийх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулъя гэж ингэж баялагын сан бий болсон шүү. Тийм учраас ерөнхийлөгч бол одоо ард түмэндээ баялгаа авч өгөх баялагын төгс хуваарлтыг хийхэд би цаашдаач хатуу байр суурьтай байна. Манай ард түмний баялагыг хууль бусаар хулгай яаж авсан хүмүүс баялгаа өгөх ёстой. Би энийг дахиад хэлчих. Энэ миний философи. Тэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд үндэсний баялагын сан байгуулах тухай асуудал бидний санаачлагаар орсон юм. Тэрнээс биш одоо нэг тийм соо шинээр бий болчихсон асуудал биш ээ гэдгийг одоо бас би нэг хэлье гэж ингэж бодсон юм аа. Тэгээ би одоо амьдралдаа 4 албан тушаал өгчээсэн баг. Ардын намын ерхий нэрийн бичгийн даргаыг өөрийнхөө сайн дураар өгч явлаа. Улсын их хурлын гишүүнээс өөрийнхөө сайн дураар татгалзаж байлаа. Шадар сайдынхаа ажлыг өөрөө сайн дураараа өгч байлаа. Ерхий сайдын одоо эрхэм өндөр албан тушаалыг би одоо сар дахлын үед хариуцлагагүй ажилласнасаа болоод өөрийнхөө сайн дураар би огцорч байлаа. Тэгээ энэ бүхний цаана нэг л юм агуулгдчихсэн. Энэ үг бол энэ олон түмний эрх ашиг, ард түмний ив нэгдлийг өдөрдөгч хүн тэргүүн зэрэг тавих хэрэгтэй. Өөрийн хашиж байгаа нэг өчүүхэн албан тушаалд битгий шигд. Өдөрдөгч хүн бол ухрах үедээ ухардаг, урагшлах үедээ урагшилдаг чадвартай байх хэрэгтэй. Дээр нь ард түмнээс уучлах чадвартай байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол. Хариуцлага алдсан бол тэр алдсан хариуцлагыг өөрөө үүрж чаддаг байх хэрэгтэй. Энийг өдөрдөгч гэж хэлдэг. Үннээ хэлдэг байх хэрэгтэй. Худлаа ярьж болохгүй. Хуурч мэхэлж болохгүй. Ард түмний ив нэгдэл нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүн дээр одоо манай бүх албан тушаалтуудыг анхаарах хэрэгтэй. Энийг би төрийн тэргүүний хувьд та бүхэн зөвлөж байна. Зөвлөж байна. Хүмүүс намайг хараад их цайм залуу хүн гэж боддог юм шиг. Би одоо улс төрд 35 жил явж байна. Амьдралдаа зөндөө л алдаж унаж үзлээ. Сайн муу юмыг бас нуруунд дээр үүрч гарлаа. Хөрөлс хөрөө тодолж хулгайч байсан бол энэ том намын хамт олон намайг олон жил бас дараа сэргээрээ тавихчгүй байсан байх. Итгэхчгүй байсан байх. Ард түмэн намайг сонгохчгүй байсан байх. Би өөрийнхөө албан тушаалыг хизээч бусдад худалдаж байгаагүй. Би улс орноос хэдээч хулгай хийж байгаагүй.
Би ерөнхийлөгчийн энэ өндөр сэнтийг гадныхны 50 сая бооноор зарж байгаагүй шүү. Би 5 нам дамжиж амьдраагүй. Би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөс урваагүй. Дээр нь би их орондоо хайртай. Тэгээд хамгийн эцэст нь бол Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч ард түмнээ сонгогдсон. Би ард түмнийхээ талд бат хатуу зогсон шүү гэдгийг хамгийн сүүлд нь хэлье. Би өнөөдөр энэ ард түмний тавьж байгаа шаардлага энэ олон зуун залуучууд өдөр шөнөгүй өөрхий энэ талбай дээр сайн дураараа хүсэл зорилгоо илэрхийлж эрх чөлөөгөө эдэлж байгаа шудраг ёсыг хөсөмжилж байгаа энэ хөсөмжлийг хангахын төлөө би явна. Би ард түмнээс хязгаарч урахгүй. Би ард түмнийхээ тал зогсон шүү. Энийг одоо эцэст нь та бүхэндээ хэлье. Төрийн тэргүүнийхээ үгийг та бүхэн маань сайн тунгааж зөвөр ойлгож асуудлаа шийдэх байхаа гэж би найдаж байна. Хамтарсан засгийн газар харамсалтайгаар ингээд өндөрлж байгаад би одоо их харамсаж байна. Би энэ засгийн газрыг тултлан дэмжсэн шүү. Надад ямар боломж байна би бүгдээрнгээр нь дэмжсэн. Энэ засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн бараг өөрсдөө мэдж байгаа болов уу гэж би бодож байна. Энийг надаас биш ерхий сайдаас асуух хэрэгтэй. Энэ хамтарсан засгийн газар яагаад тарах болсон? Хэн энийг тараах санаачлаг гаргасан юм бэ гэдгийг холбогдох хүмүүс өөрсдөө хариулах нь үнэнд нийцэх болов уу гэж би ингэж бодож байна. Тэгээд ард түмнийхээ үгийг сонс. Та бид нар одоо өдөр шөнөгүй арчил ярьдаг шүү дээ. Энэ бие биенээ доромжилж гутааж бусдын нэр хүндэд халтгаа бол арай дэмжиж байгаа юм шүү. Нэг үг дуурсан хүнийг ямар муухай харлуулж, ямар муухай доромжилж, ямар муухай хүнд байдалд оруулж байна. Эрэгтэй эмэгтэй гэж тооохгүйгээр. Тэгээ ийм юм хийж бид нар арчлалын тухай арчлалыг хамгаалж гинэ гэж ярьж болж байгаа юм уу? Тэгээ одоо энд их гайхаж байна. За ингээд парламентын гишүүд та бүхэндээ одоо төрөө авч явах энэ эрхэм бөгөөд нэр хүндтэй ажилчин улам их өндөр амжилт хүсье. Ард түмнээ битгий ингээд талцуулж шар махтай нагтаагаад бай. Асуудлаа шийд. Ард түмэн харж байгаа. Хэрвээ та бүхэн ард түмнийхээ талд асуудлаа шийдэж чадахгүй бол ард түмний хүсэлсэн хүслэмжлэлийг биелүүлж чадахгүй бол ард түмэн арай ондоогоор ярьж магадгүй онцтой биш шүү. Энэ олон залуучууд. Би энэ шудраг ёсны төлөө янз бүрийн хатгаасгүйгээр энэ олон залуучууд янз бүрийн ашиг сонирхолгүйгээр энэ олон залуучууд төрийнхөө ордны гадаа эмх цэгцтэй өмнө самаангүй үзэл бодлоо илэрхийлж байгаад би маш их баярлж байгаа. Манай залуучууд их ондоо болсон юм байна. Их ухаалаг болсон юм байна. Тэдний ярьж байгаа хэлжийг та бид бүгдээрээ сонсож байгаа. Одоо тэгээ ард түмнийхээ өмнө нүдний болоо болохоо одоо бол та бүхэн ард түмнээ төлөөлж байгаа хүмүүс шүү. Эрхэм нэр хүндтэй хүмүүс шүү. Парламентын гишүүн хүн гэдэг бол ард түмний төлөөлөл. Энэ эрхийг та бүхэнд ард түмэн өгсөн. Тийм учраас ард түмнийхээ талд зогсож бай. Амин хувийн ашиг сонирхол, ах дүүнэрийнхээ ашиг сонирхол, албан тушаалын нэг жижигхэн сентент битгий шигд эр зөрөгтэй бай. Ингэж чадвал ард түмэн чинь чамайг хайрлана.
Өдөртөгчгүй юм л байх хэвээр. Алдаа гаргасан бол алдаагаа хүлээ. Асуудлаа шийд. Бити ард түмнийг талцуул, бити бухимдуул, бити хуваа. Гадаад дотоод нөхцөл байдал хүнд байгаа та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа. За ингээд одоо ерөнхийлөгч нь өөрийнхөө байр суурийг илэрхийллээ. Нөхцөл байдлыг харж байгаа цаашдаа үг хэлэх шаардлагатай гэж үзвэл төрийн тэргүү орж ирж та бүхэнд дараагийнхаа үгийг хэлэх болно гэдгээ илэрхийлье. Эрхэм төрийн түвшинд та бүхэн маань зөөр хүлээж аваарай. Би байгаа үннээ л хэллээ. Би нөхөнд худлаа яриад байдаг хүн биш. Миний хүмүүжил тийм. Би их орондоо олон удаа тангар өргөсөн эр зэрэг хүн. Цэргийн сургууль намайг ингэж хүмүүжүүлсэн. Ямар ч албан тушаалтай хингугаас ч би яахгүй. Би ганцхан юмнаас айдیں۔ Ард түмний минь итгэл найдвар алдрах вэ гэдгээс л айдیں۔ Миний айдаг ганц юм бол энэ. Тийм учраас энэ гадаа байгаа ард түмэн чинь итгэл найдвар нь алдагдаж эхэлж шүү.